ондоош гэдэг. Ондоош гэдэг үг эхлэлдээ яг хүн ойлгомжтой болох хэрэгтэй болчих. Яг ондоош гэж юу юм бэ? Энэ дэлхийд нь ондоошх тамгаалших байж ихсэх гэдэг баахан адилхан юм яваад идэг. За эдгээр хоёрын шаарч Япон улс болон Солонгос улс яаж ондоошлын бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн байна гэдэг. Яг тэрэн за Солонгосоос хэлээ. Солонгос бидний мэддгээр ёсон тийм ээ. Яг ёсон байж байгаа нөхдүүд одоо улсынхаа нэрийг тайван ингэ болгочихвоо. Энэ л хүмүүс бодчихсон. Гэтэл шалтгаантай. Яг шалтгаантай гэхээр ёсон гэдэг энэ нөхдүүд за хэдүүлээ тоолъё. Их Монгол улсын үе. Юан, Мин, Чин. Тэгээд Японы милитарийн 5 том эзэн хөрөнгөлтийн үед энэ нөхдүүд Асалын буюу хамжлаг болсон. Буюу бидний жоохон эвгүй хэлэхээр оолын ус байж. Энэ 5 том одоо эзэн хөрөнгөлтийн үед яваад 1945 он болоход Солонгос буюу Жосон гэдэг хүн өөрийнхөө Жосон гэдгээсээ айдаг, ичдэг, нуугддаг, бие биенийгаа одоо илтдэг гэж ярьдаг тийм ээ. Бие биенээсээ урвдаг. Ийм болчихсон байсан. Манай энэ бол тийм дохорыг үзчихсэн юм байна. Яа. Тийм дохорыг яадаг вэ? Нэрээ Япон болгоно гэдэг. Анаа нэг дохор чинь үгүй болохгүй гэх ой болдог юм. Энэ үнэн тох. Яцгаараа Солонгос буюу Жосон өөрийнхөө нэрийг Япон болгоод би Япон болох юм бол тоогдох юм байна. Үнэлэх юм байна. Гэж бодоод ингэж явж байгаа. Энэ сэтгэлдээ 1945 он болоход Япон ялгадад буцаад гараад явхад айчихсан. Ингээд Солонгос гэдэг улсын ирээдүйг тодорхойлох гэж байгаа нөхдүүд энэ улсынхаа нэрийг солиё гэдэг асуудалтай нэлээд удаан танилцсан өдөр болсон. Ингээд хойдлын бокан болоод урдлын тайван гэж болж байгаа. Тайван гэдгийг хэдүүлээ махчлаад орчуулсан бол агуу хаан гэж. Бүхдээ яа өсгөөсөн үгээд чи өөр агуу хаан гэсэн шүү. Энэ итгэл үнэмшлийн бодлого буюу ондоошлын бодлого. Одоо Солонгос өөрсдөө юу гэж байдлаар бид нар бол Аз биш. Бид нар Азад байдаг Европод гэдэг тийм хандлага гэж хэлж байна. Бид нар юунийг ондоошлоор яаж урвуулж болохыг ойлгочихсон. Солонгос бол хамгийн агуу хаан юм байна гэж. Энэ итгэл үнэмшлийн дагуу энэ улсын бодлого ярьж байгаа. Нэгсэндээ хэд байж байгаа Солонгос хүн улсынхаа ирээдүйд өөрийнхөө ирээдүйд итгэхгүй бол ухтаах уу гэдэг хоёр тамаас бодож байгаа. Япон бидний мэдгээр ингээд Япон гэж ямар юм бэ гэдэг нийтээ ихийг даяараа хамгийн өндөр ёсортхонтой үүд энэ дээр бас хогийн гарч штэ. Япон шигтэй манайхан надтай мараад Японыг надаас өмөрөд хоошиг бой болох штэ. Чи муугаа гэдэг чи муу өдөөний аточантай байдаг. Гэтэл Япон шин баарнд ночоод эмхтэй хүмүүгээ шоудахад биенд нүрэх гэдэг. Усахсанд нүрэх гэдэг ингээд бидэг газар Япон ш. Манайхан толгойд төсөөлж байхгүй. Яагаад гэхээр Япон гэдэг улс нь 1945 оны дайнд ялагдаад